За эрхэм үзэгч та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Тариаланч дээр жойн подкаст сурал энэ удаагийн дугаараа газар тариалангийн үлгийн нутаг болсон Хөвсгөл аймгийн Тариалан сумаас үзэгч та бүхэндээ бэлтгэж хүргэж байна. За тэгэхээр дэмжлэгийн тухайд бол ер нь одоо энэ Хөвсгөл аймагт газар тариалангийн гол бүс нутаг бол Тариалан сумд болсон. Хаврын тариалтын ажил дууссан. За зүүн зөншлөг бол одоо маш их сайхан болоод явж байна. За тэгэхээр бид энд Тариалан сумд одоо дөрвөн үеэрээ газар тариалан эхэлж яваа сайхан ажилч хөдөлмөрч хүмүүсийн төлөөлөл болох бэлгүүний давг дэрж гэж залуу тариаланчтай уулзж байна. Оо энэ ч янз юм шүү дээ. Кондишн дэвцэн үү? Тэгсэн. Оо. Өгчмөө жоохон багасгаж байгаа. За сайн байна ахын дүү сайхан зусж гэнэ үү? Сайхан зусж байна уу? Одоо өрнөштэй гарах гал. За хаврын тариалт бол дууссан байна. Хаврын тариалтын угдаа дууссан. Одоо өрнөш бэлтгэлтэй. Тэг одоо өрнөшөнд бэлдээл. Техник сур хийж байна да тийм ээ? Тэг одоо яг хийгдээл явж байна. Ловол гэдэг энэ сайхан шин трактор биш үү тийм ээ? Тэр энэ жил ирсэн дараагт. Тийм мөнх ногоон талын засвар үйлчилгээний инженерүүд ирсэн бас сайхан. Тийм сервис үйлчилгээ хийгээд байж байгаа. Тэгж нэрээ. Одоо энэс хойш дахиж ирэхгүйгээд одоо энэ дээр сурж авна да. Дараагийн одоо өөрөө хийндэ гэсэн. За трактор сайхан танилцуулна да. Уран зөөрмөрний ертөнц чадaltaй. За Цахилгаан хосолсон хөдөлгүүртэй. энэ ч одоо ерөөсөө дуучин метр бол сайхан юм ба шүү дээ. Шороотоос орохгүй тийм ээ. Одоо гаднаа 8 чанд орж байгаа шүү дээ. Тий. Тэгээ ингээд энэ дуу тусгаарлан шороотоос орж ирэхгүй. кондишн үлээлгдсэн байна. Кондишнаас атсан байна. Гадаа 23 градус зааж байна. Энэ дотор одоо ингээд даараад байна шүү дээ. Сэрүү оргоо сайхан л байна да тийм ээ. Намайг одоо Хөвсгөл аймаг Тариалан сумын харьяат бэлгүүний давгдорч гэдэг. Энэ жил ер нь сүүлийн 2-3 жил газар тариалан руу аавыгаа өвөөгөө дагаад орж байна. Тэгээд энэ жилээс энэ шин трактор аваад энэ дээр ер нь л энэ тэгэл ажиллаад яваал байна да тий. Тэрнээс энийг авахаас өмнө одоо ер нь л хэцүүхэн трактор дээр л явж ирсэн. Одоо нөгөө дээр үеийн ХТЗ 150 гэ трактор дээр ер нь л ах трактороор сурж ирсэн. Одоо бол ер нь өөрөө бол дөрөв үед амтсан гэдэг чинь өөрийн чинь өвөө энэ Тариалан сумын бас тариаланч сангийн аж ахуйн үеигээс л одоо бас газар тариалантай бие сэтгэлээ холбож ирсэн баяр сайхан гэж нэг сайхан буурал байна да тийм ээ. Таны өвөө одоо тариаланч. За таны аав одоо бэлгүүн гэж бас сайхан тариаланч байна. Тэгээд ер нь бол өөрөө бол одоо хүн бол одоо бас ихээс төрөөд ингээд явахдаа бол буугийн дуу сонсдог гэдэг. Өөрөө бол одоо тэр мэдээ орсон цагаасаа эхлээл трактор техникийн дуу. За бараг л одоо тэгж л өссөн шүү. Трактор тэгэл хүүхэд ахын л аавын хажууд суугаал ухаан орсон цагаасаа л тэгэл тойлонд тэгэл газар аглаад явж байхад нь хажууд нь явж илээдэг байсан. Тэгэл ухаан орсон цагаасаа ойшлын дотор сууж явж байна да. Тариаланч болноо гэж ер нь эргэлт буцалтгүй л одоо шийдсэн явж байна тийм ээ. Одоо ер нь л орцсон л явж байна. Өвөө эмээ хоёртой ч уулзж ирсэн чинь их эсэг сургуульд онгоцны инженер чиглэлээр сургаад явуул гэсэн чинь ингээд өөрөө сурахгүй гүүгээд ирсэн гэдэг шүү дээ тийм ээ. Тэгс. Тэр яагаад ингэ эргэг гүүгээд ирэв? Гэдэг тэгэл хийдэг ажил гэр орон ингээл юм арай нэг дасал болцсон. Тэгэл байнга нөгөө нэг одоо трактор барьмаар санагдаал, юм хаймаар санагдаал, фойлондоо явмаар санагдаал Тэгэл ер нь хүрээд ирсэн дээ. Орчин цагийн техник бол одоо дэлхийн брэндүүдтэй бол ер нь ялгахтай гарахгүй болсон юм байна. Нөгөө John Deere гэдэг ийм трактортай бол тий. Америк, Канадын техник дутах юм бол байхгүй болсон юм шүү дээ. Манай John Deere сүүлийн 9-10 жил хэрэгжилж байгаа. Ер нь бол нэг дутах юм бол байхгүй. Хүчин чадлын хувьд ер нь илүү байна уу гэхээс дутуу юм бол ер нь л итгэцэн юм бол байхгүй. Бүхэл одоо техникт байх хэвээр үзүүлэлтүүд бол бүгд л байгаа юм байна тийм ээ. Ер нь дутуу гэдэг юм байхгүй.
Ер нь зүгээр энэ газар тариалангийн хамгийн сайхан нь одоо юу гэдгийг тийм ээ. Тарин нургуулна. Тэгэл одоо тарж ургуулна гэдэг чинь их гоё юм шүү дээ. Тэгэл ер нь л угаасаа их гоё мэрэгчл. Тэгэл манай аав, өвөөгийн аав гэл бүгд газар тариал эрхэлж явсан. Одоо над дээр дөрөвдүгүй. Тийм тэгэл ер нь тэгэл залгуулаад явна гэж бодож байгаа даа. Энэ мөнх ногоон талын шоурум дээр бас ингээд нэг ойр ойрхон очиад байдаг гэсэн ингээд ярьжсэн л та нэг энэ тракторыг очиж үзээл сонирхоод гарч яваал тийм ээ. Тэр тухайга жоохон ярилсан. Гэхдээ угаасаа би ч нэг гоё ахал та угаасаа. Тэг анх 9 10 дугаар ангиасаа эхлээл трактор барьсан. Тэгэл тэр үед чинь манайх нэг ХТЗ 150 гэдэг дээр үеийн Орос трактор байсан. Тэрэн дээр анх трактор барьж сураад 100 өрншинд явна. Үрэлгээнд явна. Тэгэл нэг за одоо ер нь нэг трактор авахгүй бол ер нь л болохгүй юм байна да гэл. Тэгэл ер нь ингээл өөмөө таамаавта яриад тэгэл энэ тракторыг ер нь сургийн сонсоод ер нь тэгэл очиод үзээл хараад тэгэл ер нь шууд л авсан да. Тэгэл одоо ер нь таалагдж байгаа их гоё яг. Шин техник авчраад одоо бариулахгүй гэж жоохон алдаа өгöd арай бол. Тэг анх надад итгэдэг байсан. Итгэдэг байсан уу? Анх бас итгэдэггүй өвөөнийг нь хашаанаас ингээл би за би файлдер бариад явъя гэхэд л юу яриад байгаа чи дөнгөж авчирсан трактор чамд юу гэж бариад дий гэл. Одоо тэгэхэд намайг трактор бариад яв. Ер нь тэгээ трактортойгоо өөрөө бүрэн танилцж эзэмшиж байна одоо сураад байна уу? Одоо ер нь тэгэл сураал явж байна. Сураад явж байна уу? Ер нь суралцаал. Мэдхээр одоо ингээл нэг наано цаануу нэг ойр дур юм мэддэг болсон. Тэгэл дахиад суралцаал яваал. Одоо энэ дээр ингээд дарангуй хойдол гарч. Өө тийм биш үү? Хойдлоо шууд ингээд урагшаа явж байхдаа шаардж байна. Том хүчин чадалтай болохоор ч ямар ч талбайг нөгөө хурдан дуусгана ядаж. Нөгөө өргөн имчрээд яваа. Жижигхэн нөгөө хүч багтаа трактораар нөгөө нэг 4 м зэтртэй хавагч ирэхэрсэн тэгээд хэдэн өдөр хэцүү шүү дээ. Олон өдөр явна шүү. Энэ болохоор ерөөс нэг том хавагч хичүүл тэгэл тий одоо ерөөсөө чирж яваа хавагч нь одоо нэг 150 гааг нэг 4-5 өдөр явчихнаа л гэсэн. 4-5 өдөрт. Тэгээ чи өөрөө их том болохоор яг ингээд нөгөө төвмөө ингээд гадуур ингээд годон мудмаар явахд их хэцүү. Дээшээ утас харж явна. Хоёр тал машин зөөрөхөд харна. Годон мудам харж явна. Тэгэхгүй бол ер нь л нөгөө нэг том болохоор чинь яг ингээд хянуур явах. Нэг л ингээд хянуур алтахад л асуултаа болохоор хэцүү. Юу одоо ястэ шүн мөн өдөр шиг харна шүү дээ энэ дотор л. Өдөр шиг харна шүү дээ. Файлын дотор явж байхад ингээд мэлийлнэ шүү дээ. Тэгэл дотроо хөгжмөө сонсоо явчихна. Кондишнтэй, партай. Дотроо гаднах дуу чимээ тусгаарлах цайтай. Тоос шороо орж ирэх нь баг. Ер нь дуу шуу, тоос шорооны хамгаалт цайтай. Ер нь өнөөдөр бол би бол бас их өөр чинь бол зүгээр бахархаад гоё байна л да. Ер нь яг Монголын газар тариалангийн үйлдвэрлэл бол яг ингээд өөр шиг чинь ийм газар тариалан л ингээд бүх сэтгэл зүрхээ зориулаад орж байгаа хүн бол цөөхөн байна л да өнөөдөр. Одоо манай үеийнхэн бол ер нь л байхгүй дээ. Одоо яг ингээд одоо хот мотод өссөн хүмүүс бол бараг газар тариалан гэж мэдэхгүй явж байгаа да. Өөрөө ингээд шууд тогруулаа явчих уу? Жолоогоо GPS-ээр. Тий, одоо шууд өргөдөө тавиад явж өргөдөө тавиад явж болох уу? Талбай орт өргөнөөгөл тэгээ явчих. Цаанаас өөрөө ихтэй GPS бүх юм тагна. Тэгээ цаанаас нь мөнгө ногоодлынхан заагаад өгнө. Яг л ингээл бүх юм мэддэг болцсон. Би нэг хэсэг шиг ингээл ойлгодог болцсон. Энэ нэггүй ингээд тэр нь тэгвэл тэгнэ. Засвар үйлчлэгийг нь хийгээд цагт нэгэ яваад тахтууд ерөөсөө асуудалгүй байна. Тийм. Ер нь бол засвар үйлчлэгийг нь өдөрт нь ингээд тогтмол ингээд яг хийх ёстой цагт нь хийгээд явдаг. Нөгөө мөнх ногоонтлын нөгөө нэг ах эгчнээс нөгөө заа зөвлснөөр яг ингээд нөгөө цаг тухайд юм аагээд яваад тахаар ер нь асуудал гарахгүй. Комбайн ус барьна үстэй тий. Комбайн барина. Виктор одоо барьж гэнэ үү? Явуулж Лав байна. л орчих. Лав. Тий. Комбайн уу? Ангилингийн жатагтай лав л орчих. Ер нь зүгээр яг тариаланч хүнээр нь яг хамгийн гоё үе нь ямар цаг үе гэдэг мэдээж намар бол одоо тариа аврагс тариа гэдэг гоё хальта зүгээр өөрийн чинь хөвж юуж боддөг. 100 бороо уран сайхан тэгшэрсэн. Тэгэл яг ингээ ургац зарвин. Тэгэл ямар ч тийм байгалийн гам шиг ингээл ер нь тоглохгүй яг нэг тиймэрхүү үед л ер нь их сэтгэл хангалуун ер нь жаргалтай байдаг. Тэгэл ер нь ингээ нэг байгалийн гам шиг ч ер нь хэлж тааваршгүй.
Тийм болохоор ер нь хэцүү. Тэгээ яг нэг ингээл цаг агаар тогтун, бороо уран таарсан, нар ур тэгжирсэн тийм үед л ер нь их жаргалтай байд та. За өвөө аав ер нь юу гэж хэлж сургаж байна тийм ээ. Тэгэл техниктэйгээд ер нь зөв харьцаарай. Хийх ёстой юм цаг тухайд нь сайн хийгээрэй. Тэгээ бити хамаагүй шуугаараа. Тэгээ би бас нэг шуугж муугдгүй юм. Тэгэл яг нэг өөрийн юм болохоор чинь тэгэл яалчгүй л нэг зөөлөө харьцдаг. Юмын тогтмол цаг тухайд нь хийдэг. Тэгэхгүй тэгэл нэг ажилчаа авчраал тавьждаг. Яг ингээл хүний юм гэсэн юм шиг ингээл ер нь их ширөө харьцаал хийх ёстой юм хийхгүй. Яг нэг тийм байд юм билэ. Тэгэл яг ингээд өөрийнхөө юмыг ингээд хийгээд явахаар ингээд нэг угаасаа арай л нэг амар арай нэг сэтгэлд ингээд угаасаа нэг арай ойр байгаа юм чи өөрийнхөө юмыг хийж байгаа даа гэсэн бодлоор. Бас одоо нэг бодлын болоод сайхан юм да тийм ээ. Одоо ингээд дөнгөж газар тариалангийн одоо энэ их сайхан ажил руу ингэж ороод орохдоо бүр юм сайхан шин техниктэй ингээд явж орж ийн гэдэг чинь гоё юм л да. Тэгээд эхнээс нь ингээд сайхан гарга гамтай арчил тордоод ингээд явчвал гоё л да тийм ээ. Тий. Ер нь анханаас нь тэгээд үйлчлэгээ тослогоог нь сайн хийгээл тэгэл яг трактортойгоо зөв харьцаал тэгэл явчихад ер нь л асуудал байхгүй дээ. Ер нь техниктэйгээ зөв харьцаж сурах хэрэгтэй бил. Анхны тракторыг ихэд бас манайхан нэлээ итгэж өгдөг байсан. Шинэ трактор. Одоо барьж чадахгүй гэлээ. Тэгээд одоо заа чигээс явчаад иргээл энэ трактор нь ч нэг амар болцсон. Тэгээд бүр нөгөөдөө ингээд ер нь дасгад амар ингээд нэг тийм түүртэй дахиад байхгүй, хэцүү юм байхгүй. Тийм ээ. Сургаж зам. Трактор тэр унтраачихгүй яханд. Унтрааж болдгоо юм уу? Уу одоо нэг хальт хөргөнө. За. Шууд явж байгаад бас унтрааж болох. За. Залуу тариаланч бэлгүүний давууг дэрж байлаа. Тэгээд чихэм дүүдээ бас цаашдынх нь ажил амьдралд сайн сайхныг үсэе. Техникээ одоо олон сайн эзэмшиж сураарай. За баярлаа. За тэгээ ярилцлагыг үүсгэхэд трактор нэг сайхан магтаад хэлж зарлаа гэж. Яг юутэй зүрлэх вэ? Хүчин чадал муутай трактортай олон хоног явах биш. Хүчин чадал ихтэй трактораар цөөхөн хоног ажлыг ингээд амар хэлбэр ингээд ер нь хэмжүүлж болдог.